Хүүхэд байхын тулд миний амьдрал юм байсан. Үеийн хүүгүүд аавтайгаа хүчилдэж нуруунд дээрнсэн сургуулиас гарч байхад би тэнд ганцаараа л үлддэг байлаа. Бусдад дээрлүүлсэн хүүхэд маргааш нь сургууль дээр аавыгаа дагуулад ирдэг байхад би л хөгөрсөн үедтэйгээ ганцаараа очдөг байсан. Ээжигээ зовоохын тулд би алхам тутамдаа бүгдийг төвчж юунд ч нуурахгүй байж сурсан. Намайг Тамир гэдэг. Би сургуулаа төгсөх гэж байгаа том ир болсон. Гэвч одоо ч гэсэн ээждээ өнөөхөл дүрсгийхүү хэвээрээ. Ээж үгээс гарчаад ирээ за. Үгүй энэ орой олсоо хайчих байгаа битээ. Сургууль саяда төгсөх болчлоо. Хичээл намайг давтдаггүй мо та нар чинь. Чимээ ээж за. За тэгэхэд эртгээр ирээ болгоомжтой яваарай. Битийг удаарай. Аах минь нэр гайваа. Үгүй яах вэ? Хэцүүхэн л байна. Зүгнэ. Айцхан зүгээс туслах юм. Чи найзтай үргэлжил тусалтай шүү дээ. Зүгээрээ хэлээ. Найз нь туслах юм бол чадхаар туслаа заа. Аав имлэг твдсэн. Мис цасалт удахгүй орно. Тэгээд яах мөнгөний асуудал. Зүгээр аваа. Найз ажил хийж байгаа за. Санаа зовох шүү дээ. Ямар ч үед нэгнийгээ орхихгүй байх нь хөдлийн үнцэн. Өөрт хэцүү байлаач найзынхаа төлөө сэтгэл гаргах нь жинхэнэ нөхөрлөл юм. За, 3 талын урт нь аав вэ? Аав вэ 3. ВЦ тэнцүү. Ээж хэлэхдээ аавыг нас барсан гэсэн. Тиймээс л би энэ айлын ганц эр хүн учраас багасаа л амьдралаа сайхан авч явах үүргийг өөртөө хүлээлгэсэн юм. Гэхдээ миний аав энэ дэлхийн хаа нэгтээ намайг хүлээж байгаа юм шиг санагдав. Хөгжим гэдэг хүний дотоод сэтгэлийн дуу хоолой юм. Үгээр үйлдэлээр илэрхийлж чадахгүй бүхэн хөг аялгау болон сэтгэлээс минь гардаг.
Амьдралын утга учир юу юм бэ? Хүмүүс юуны төлөө төрж, юуны учир дахин ирэхгүйгээр хорвоог орхин оддог юм бол унсан ч дахин босож алхам алхмаар урагшлах хүчийг тэд хаанаас олж авдаг юм бэ? Уйтгарлаж ганцаардахад минь надад хань болдог зүйл минь сэлбэр. Энэ бүхнийг яг хизээнээс хийж эхэлснээ би сайн сандаггүй. Гэхдээ хорвоод мэндэлсэн цагаас л мод харуулдах чимээ тайртай болж хон орсон цагаас энэ модон тоглоомуудаар тоглож эхэлсэн юм шиг. Энэ бүхэн яагаад ч миний цуснд бүх биеинд нь шингэж би өөрийн мэдлгүй үүнд татагтаад байх шиг санагддаг. Сайн байна. Би танд нэг хэдийн үзүүлч хөө. Тэгээд. За. Хөөх. Чи нэг өөрөө хийсэн юм уу? Тэгсэн. Зарагт холоо. Ахан зараад өрхийг бодъё. Хэд хоногоос хүрээд ирэхгүй л да. За ашгүй тэгвэл би дараа 7 хоногийн сүрд рүү. Тэгээд. За стак баярлаа. Амьдрал шунан тэмүүлэх зүйл ямар их байдаг гэж. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хийсэн анхны алхам хичнээн амттай байдаг гэсэн. Оо сайн уу? Сайн байна. Чи ирэхгүй яас их удаа. Үгүй хичээлээ шалгалж өгөх хэлчихээ. Ирж амждаг. Нөгөө сэлбэрүүд чинь бүгдээрээ зарагдчихсан. Бүгд зарагдсан. Энэ чинийх. Нэг насарын гин байснаас нэг хүдэл хаан байсан дээр нэг насар хэмчүүш байснаас нэг хүдэл хаан байсан дээр очих газар ортох тутам хийсэн сонголтонтой эргэлзэх нэгсэж ихсэж чийсэн болохоор онтой зүйлийн тухай бодох хичээж үдэ цугаа дэшсэн агсан шатны тоо болгоныг үлдэхгүйгээр цээжсэн өдөр хоног намайг огтхон хүлээхгүйгээр ээжсэн тийм болохоор би цагдаас бодсон үнтэй зүйлээ гэж байна ха нэгтэй хүрхийн тулд би олон үнтэй юм гэж хүссэн газар очсон ч гэсэн дөрөн байхгүй миний цээж энэ бол миний цагдаас юм шийдсэн бол болохоор нэмэр байхгүй нэг төвлөрсөн бодол лайрсан бох шиг цагдаас юм чи хэрвээ Тамира. Чингэд яагаад сэлбэр сонирхолсон юм? Тэгэхээр би одоо өөрөө сайн мэддэг шүү дээ. Уул багасаа сонирхолтой. Тэгээд ер нь бол архитектч болох гэж боддог. Тэгээд одоо даанч тэр мөрөөдөл эндүү хол юмд. Тийм биш шүү. Хүн зорилгондоо хүрэхэд энд мөнгө ямар хамаатай юм. Мөрөөдөлтөд хөтлөгдсөн хүнд мөнгө өөрөө аяндаа дагдаг гэдэг үстэй. Тэгээд би нэг ойлгохгүй. Та өөрөө яагаад сэлбэр өгсөн? Амьдрал бүх юм утгагүй болохоор зэрэг. Дуртай юмдаа хүртэл хүн дургүй болчихдог.
Гэр бүлийн аз жаргал гэдэг амьдралын аз жаргал гэсэн үг шүү дээ. Гэр бүл гэснээр та ч өөр хүүхдтэй л үү? Байсан. Гэхдээ би одоо хүртэл уулзалгүй 18 жил болж байна. Амьдрал зөв болох юм. Зөв зовлоо чиглүүлдэг ч гэсэн. Нэг л буруу болох юм бол амьдрал оргонгороо эргэдэг юм бэл. Өөрийгөө таних, өөрийгөө олж авах гэдэг амьдралд хамгийн хэцүү зүйл. Анхнаасаа л зөв замаасаа гадсан бол тэр замаа дахин олно гэдэг амар биш. Амьдралд таарах олон хүмүүсийн зарим нь биднийг хайрлаж, зарим нь үзэн ядаж, шархлуулж, харин үлдсэн нь бидэнд ухаарал өгч байдаг. Саасаа. Оо сайн уу Тамира? Үзэгдэхгүй хаагур яваад байгаа юм. Юу хичээлтэй бол. За энийг нэг үзье. Энэ амун хураа өвчээд. Барт. За би энийг оролдоод үзье аа. Хуучин шиг нь болгож чадахгүй ч гэсэн сонсоход амун хуршиг дуургаж болох байхаа. Би танд үлдээх шүү. Тэгээд. Зогоох. Зогоохаа. Убано. Зогоох. Харуулын дэс сонсож модны өртс үнэрлэж явах учиртай байх та. За чи өглөөсөө би чамд гуйж ишлээ. Хамгийн сүүлийн удаа би чамд гуйж та. Гэхдээ би уулзахгүй 18 жил болж байна. Өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ зөвлөгөн өнгө оруулах ухааныг амьдралаас сурсан. Бүх зүйлийг томоос эхлэх албагүй. Хамгийн гол нь шантралгүйгээр алхам алхмаар багшлах хэрэгтэй.